За энэ удаагийн танилцуулах төлөвлөгөөр randomizer гэдэг tool байгаа. Энэ төлөвийн зорилго нь яадаг вэ гэхээр олон обжекттэй зэрэг ажиллаж байгаа үед одоо Blender дотор байдаг бараг л бүх тоон параметрыг одоо обжект тус бүр дээр рандом байдлаар ингээд өөрчлөх боломжтой тийм tool гэх юм уу. За хэрвээ энэ хатныг яг суулгацсан байгаа бол одоо Blender дээр ямар нэгэн тоон value дээр mouse хоёр дарах юм бол хамгийн доор гэдэг гарч ирж байгаа. If randomizer гэдэг. За хэдүүлээ location-ы эзэн тэнхтэг дээр нь дурч үзье. Mouse хоёр дараад randomizer гэж ороод харах юм бол minimum maximum гэдэг хамгийн бага болон хамгийн их range-ийг өөрчлөх боломжтой. Ийм цог гарч ирнэ. Dotly additive absolute гэдэг тохиолдол болохоор хэрвээ одоо сонгосон мешүүд нь одоо яг тухайн үедээ ингээд ямар нэгэн value өөрчлөлттэй байх юм бол одоо яг additive мод нь яг тэр яг өмнө байсан одоо яг параметр дээр нэмэгдэх байдлаар одоо жишээ нь random өгнө гэсэн үг. Харин absolute-ийг сонгох юм бол өмнө байсан одоо параметрыг одоо үл тоо шууд цоошин дээр одоо энэ хоёр range-д багтаараа value өгдөг гэсэн үг. Харин хамгийн доотлын seed гэдэг хэсэг болохоор угаасаа бараг боломжтой байна. Энэ хоёр өгсөн range доторх одоо random тойргог variation байдлаар ингээд яг өөр хөлбөрүүдийг гаргаж өгдөг гэсэн үг. Энэний бас давуу тал нь яг 100% random гэхээс илүү одоо жишээ нь ингээд 1 гэчээд 3 гэд буцаага нэг дээр тавих юм бол яг түрүүн яг нэг дээр байсан seed-ний variation яг л тэрүүгээр гарч ирнэ гэсэн үг. Энэ төлөвийг бол хэвчлэн animation ч юм уу яг motion graphic-тэй холбоотой бас яг ажлууд дээр ажиллал нэлээд төвлөрчтэй. Төлөө нэг алт тест хийгээд үзье. Нэг гэвч тэгээд энэ дээр зүгцээ тэглэхээр нь сайн төлөв оруулаад хөтлөрөгчөд дахиад gie дарангууд яг энэ байршлаараа gie өгдөж гэсэн үг. Төлөөс өөр обжект төр нэг хэд хэдэн тестж үзье. Бас ямар шиг үр дүнгууд авчлахаар байна. Төлөө харцгаая. Давхар сэтгэлгээр rotation-оор хөл гэдэг таймлайн хөлтөдсөнгөт яг энэ төлөв тусламжтай бол амар комплекс олон обжектээр суурилсан анимашныг бол амар хэлбэр гаргаж байгааг тарж байгаа. Энэ дэр нэмээд хэвлээ object тус бүрээ тэг modifier дээр нь бас яг random тохиолгож болохоор байна үзье. Nice өгöd. Яг түрүүчээ одоо хийсэн үйлдэл яг адилхан давтаж байна. Одоо жишээ нь scale дээр нь mouse-ээр дараад mini 35 гээд max-ын 55 гэдэг чинь. Тэнгүүт яг энэ scale тохиолгоо нь энэ бүх сонгосон обжектын дунд яг 35-аас 55-ын хооронд рандом байдлаар тавигдчихж байгаа гэсэн үг. Доотлын хүчин дээр нь бас яг сайн зурагдуулъя гэж. Доотлын 0 гээд дээдлийн за 1.0.2 гэдэг хүчвэл 5 ч юм уу та. Гэвч тэгэхээр ямар шиг үрд гарч ирэх төлөө харъя. Параметрик багш шиг хэвлээ scale буюу frequency гэдэг жоохон ойртолооц 435 55 байсан гэхээр одоо 15 25 яаж
Сайрал. Дор бүрээ бас жоох нэг тийм idle noise animation болсон баг таад орж байгаа. Яг энэ мэдчлэн ер нь Blender-ийн бусад газрууд дээр байрлах тоон ямар ч файлыг одоо яг саяг шиг юм рандом байдлаар торгох боломжтой гэсэн үг. Энэ төлөв тусламжтай. Хэдүүлээ бас modifier дээр сайн тохиргоо хөгжүүлж байна үзье. Modifier бүх сонгосон object дээр болоод тэгвэл хүчнийх нь хэсэг дээр төлөө сайн random-ыг хэлтүүл яаж чанараа татарч байгаа. Яг өгсөн range-ны дотор яг random байдлаар өөрчлөгдөж байгаа гарч байгаа. Яг саяг шиг материал дээр хүртэл энэ сая рандом тохирох боломжтой.